Тэгэхэд ажлын хэсэг гараад үнэлээд энэ болно энэ болохгүй гэдгийг ялгаад явж байгаа шүү. Одоо хэдэн төгрөгийн албан? За нийтдээ 120 орчим төгрөгийн авалга байгаа. Ер нь энийг түргэн үрийн барагдуулчвал бас Уул нь одоо болдог бол тэгмээр байна. Тэг чинь өөрөө нөгөө одоо өөр төлөгч тал гэх юм уу да санал болгож байгаа хөрөнгөнүүд нь зарим нь одоо сая энэний өмнө бид нар бас нэлээд олон барилгын асуудлыг шийдчихсэн борлуулад мөнгөний улсад төлрүүлээд явж байгаа. Тэгээд одоо саяны яг асуудлаар асууч. Нийгмийн татгалын одоо шимтгэлийг худлаа мэдүүлэх. Одоо Хуурамчаар шившив байдлаар одоо банк бус санхүүгийн байгууллагаас 32 тэрбум 32.2 тэрбум төгрөгийн асуудал. Энэ дээр одоо та бас мэдээлэл өгөөч. Нийгмийн даатгалын сангийн асуудал юм уу эсвэл танаа одоо төрийн байгууллагын асуудал гараад нөөцөл төр хууль бус яаж хийж үү? Тэг би сая хэллээ дахиад ихнээс нь хэлье. Нийгэм даатгалын сангаас бол нэгт өргөний хохирол байхгүй. Одоо иргэдийн нийгэм даатгалын шимтгэлийг хуурамчаар шивж өгөөд тэр шивүүлсэн нийгэм даатгалынхаа одоо тэр баримтаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан тохиолдол гарсан байна. Нийтдээ 32.2 тэрбум төгрөг. Одоо банкнаас авчихсан, банк усаас авчихсан байх нь шүү дээ. Одоо ийм л үйл явдал болсон. За энэ намайг одоо ажиллахаас өмнө одоо аудит ороод тогтооход явж байсан асуудал мэдээж хууль хяналтын байгууллагууд одоо мэдээж процесс явдаг байлгүй дээ. Одоо ажиглалт энэ төр хийгээд байдаг ч юм уу. Яг эзэдийн тогтоох процесс явж байсан учраас одоо эцэслэгдээд хууль ёсны байгууллагууд шилжчихсэн байж байгаа. Тийм учраас иргэдтэй зөв ойлголт өгөхөд нийгэм даатгалын сангаас нэгч төгрөг гараагүй. Шивэлтийн хуурамчаар бичүүлдэг 3 бүлэглэл байсан байна. Тэдгээр нь мэдээж хэрэг нийгэм даатгалын одоо энэ салбарт ажилладаг одоо программист гэх юм уу да тэднэр дээр нь шивүүлдэг ийм бүлэглэл харилцаа тогтооцсон байсан юм байна. Одоо хэл хахуул өгсөн тохиолдол байж болзошгүй гэдэг одоо ажил одоо яг хууль ёсны байгууллагын процесс явж байгаа учраас хэдүүлээ дэлгэрүүлээд айхтар одоо та бүхэнд өгөх мэдээлэл байна. 3 бүлэглэл гэж хийж байгаа. Танаа яг яны одоо шивэлтийг хийж байгаа гэх нэг хүн байгаад байна уу? За аймагуд дээр байна. 2-3 аймаг байна. Нийслэлийн 2 дүүрэг байна. За одоо эцэлэгдэг учраас тэр аймгийн дүүрэг гэж хэлээд яах вэ? Таслан зогсоосон. За би ажиллаа болонцондоо 3 сар 4 сар орчим болж байна. Бүх салбарууд руугаа аудит оруулсан. Зарим илэрж байгаа зөрчлүүдийг арилгах тал дээр ажиллаж байна. Ганцхан гэрүүл хөдөлмөрийн нийгэм хамгааллын яам биш. Ерөнхий сайд засгийн газраа байгуулад хамгийн түрүүнд өгсөн үүрэг даалгавар бол салбар дээр хулгайтай тэмцээ, иргэдтэй шударга үйлчлээ. Наазах нь одоо манай яам бол бас маш олон төрлийн үйлчлэгээ үзүүлдэг яам шүү дээ. Наазах нь угтах үйлчлэгээнээс эхлэх өнөөдөр хүртэл тэр яам дээр ажлын хэсгээд байгууллагад ажиллаад явж байна. Тийм учраас ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу сайд нар шинээр одоо ажиллаа авсан салбарууд дээр аливаа зөрчил, хулгай янз бүрийн зөрчлүүдийг арилгахаар ажиллаад явж байгаагийн нэг илэрэн сэн. фаал пагш бол чөлөөлөлтөд шалгаж байгаа. Тэгж байгаа. За